Монгол улс дахь Америкийн худалдааны танхимын гишүүд хамтран ажиллагсад анд найз нараа. Юуны өмнө Монгол улсад 25 гаруй жилийн өмнө ирэхэд гайхалтай ахиц дэвшилт хүрснийг онцлон тэмдэгдөхийг хүсэж байна. Сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд бид бүхэн үүнийг гэрч болоо зогсохгүйгээр эрчтэй өсөлт, хөгжлийн үйл явцад идэвхтэй хувь нэмрээ оруулж ирсэн. Монголын ард түмэн ардчлалыг хүлээн авч эрч хүчтэй зах зээлийн эдийн засгийг бүтээхдээ онцгой төсвөр төвчээр дасан зохицох чадвараа үзүүлж хосгүй зүрх зэрэг гаргасныг бид харсан. Гэхдээ Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөл өдөртөх зөвлөлийн тэргүүнээр сонгогдсон миний бие энд зүгээр нэг тааламжтай сайхан үг хэлэх гэж ирээгүй. Би нэгэн мэдээ, эрхэм зорилгыг хүргэхээр ирсэн. Энэ зорилго нь үннээс ихтэй бөгөөд түүнд хүрэхийн тулд тодорхой, зоригтой, тууштай байх нь зайлшгүй чухал юм. Эхлээд бодит байдлыг авч үзье. Бодит байдал бол үнэхээр гайхалтай байна. Монгол улсын урт хугацааны үйлдвэрлэлийн чадвар тогтвортой байгаа бөгөөд нөөц боломжууд байсаар байна. Оюу толгой төслийн бүрэн боломжийг дайчлан уул уурхайн шинэ эрен үеийг эхлүүлснээр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн эрчтэй өснө гэж Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас таамаглаж байна. Европын сэргээн босголт хөгжлийн банк сэргээгт гэрчмчний салбарт асар их боломж байгаа гэж үзэж байна. Манай ард иргэд компаниуд мөн нөөц баялагын үнц нь өдрөөс өдөрт шууд огцом өөрчлөгдөхгүй. Бодит байдал тогтвортой оршино. Харин Монгол улсад хөрөнгө оруулах, бизнес хийх хүсэл сонирхол бол өөрчлөгдөх юм. Үүнд л хатуу үнэн оршиж байгаа юм. Юу үнэн бэ гэвэл Монгол улс өөрийн нэр төрийг үгүй хийсэн. Санаандгүйгээр биш, азгүй тохиолдлоорч биш, харин өөрийн сонголтоор, бодлогоор авсан арга хэмжээгээр үгүй хийсэн. Бид бүгд 1990-с 2013 оны үеийг санаж байгаа. Тэр үед Монгол улс хөрөнгө оруулалтыг соронц шиг татаж байлаа. Хувийн хөвшилт тэргүүлж, улс орноо дагуулж байсан. Монголчууд эх орондоо иргэн ирж, бизнесүүд цэцэглэж, ажил эрхлэлт огцом нэмэгдэж, итгэл найдварч эрс сайжирч байсан. Энэ бол аз биш, харин манлайлал байсан. Тэгтэл одоо юу болов? Бид хөдөлгүүрээ эсрэг зүгт эргүүлчихлээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд зэрлэг ургамал шиг хяналтгүйгээр нэмэгцээр үр ашиггүй, хариуцлагагүй, улс төрчсөн байдалтай байна. Тэд хувийн хөвшлийг боомлж байна. Бид хувийн хөвшлийн эрч хүчтэй байдлыг төрийн өмчийн зогсон байдлаар арилжчихлаа. Үүгээр бид давуу талаа алдаа зогсохгүй, ялагч тодруулж, шинжлэлийг булшилдаг төлөвлөгөөт эдийн засагт давуу байдлаа өгч, үүнийгээ дэвшил хэмээн нэрийдэж байна. Төрийн өмчит компаниудтай холбоотой маш олон жилийн хугацаанд баримтжуулсан дуулаан үргэлжилсэн авилгын улмаас Монгол улсын эдийн засагт итгэх олон нийтийн итгэл бүрэн алдраад байна. Энэхүү хямрал нь маш өргөн хүрээг хамарсан төдийгүй хууль зүйн сайд саяхан дараагийн дуулааны талаар зарласан билээ. Тэгсэн ч хувийн хөвшлийн хөрөнгийг хурааж нөгөө л төрийн өмчит компаниудыг тэтгэх хуулийг улсын их хурлаас саяхан баталлаа. Өдөр тутамдаа компаниуд хууль эрхцэн болон зохицуулалтын саад бэрхшээлтэй тулгарч үүнээс гадна авилга нэмэгдэж буй мэдээлэл сонсогдох, бизнес хийх хөрөнгө оруулалт татах, санхүүжилт олох зэрэг нь улам бүр хүндрэлтэй болж байна. Энэ бол зөвхөн миний бодол биш. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн хөрөнгө оруулалтын орчны тайланд онцлсноор зөвхөн Америкийн бизнес нэгжүүд төдийгүй бүхий л бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчдад тулгарч буй томоохон асуудал бол зохицуулалтын тогтворгүй, уялдаагүй орчин бий болж, ил тод байдал үгүй болж, хууль эрх зүй болон эрүүгийн шүүхийн тогтолцоог улс төрийн зорилгоор зэвсэг болгон ашиглах явдал гарч байна. Бид шудраг бус баримтчилгаа, засгийн газрын зүгээс хийсэн дайралт, хяналт шалгалтуудын гэрч болсон. Сүүдэрт нууц зохицуулалт хийснийг бид харсан. Авилгын хэргийгч нуухай болж ил тод мэдрэгдэг болжээ. Ийм сонголт, ийм үйлдэлүүд хийснээр нааштай сайн бизнес, хөрөнгө оруулагчдыг үргээгээ зогсохгүй, таагүй бизнес болон хөрөнгө оруулагчдыг татах тогтолцоо бий болгож эдийн засгийн буруу тогтолцоо руу явж байна. Авилгыг өөгшүүлдэг тогтолцоо бий болсноор хичнээн шудраг, шаргуу хөдөлмөрч байсан ч бүгд авилгач гэсэн нэр зүүж сайн, нэр хүндтэй бизнесүүд замхран одголно. Монгол улс зах зээлийн үргэн тодорхойгүй байдал үүсгэж, хууль дэдлэх ёсыг уландаа гიშгэх бүртээ ирээдүйдээ хүчирхийлэл үлдэж байна гэж ойлгож болох юм. Ингэснээр Монголын гэсэн бүх зүйлээс
ирээдүйд олох орлогын өнөөгийн үндэс нь буурах эрсдэл нэмэгдэж байна. Ийхүү эрсдэл өсөн нэмэгдэх тусам ирээдүйн үндэс нь буурна. Аймч аймын төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүний хувьд миний эрхэм зорилго тодорхой. Нэгдүгээрт гишүүдийнхээ ашиг сонирхлыг тууштай хамгаалах явдал бөгөөд таны ашиг сонирхол бол амжилттай нь энэ улс оронтой шууд холбоотой гэдгийг ухамсарлах явдал юм. Хоёрдугаарт Монгол улсын тогтвортой өсөлт хөгжлийн хамгийн хүчирхэг хөдөлгүүр болох хувийн хөвшилд тулгуурласан чөлөөт зах зээлийг дэмжих явдал бөгөөд өрсөлдөөний гажууд болж шинжлэлийг боомлогч мөнгө хөгжил дэвшилт хөтлөх бизнес эрхлэгчдийн боломжийг хязгаарлагч төрийн өмчөд аж ахуйн нэгжүүдийг илүү үзэж тэдэнд давуу байдал олгох явдлыг халахад оршино. Гуравдугаарт Монгол улс бол хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж зорьсон үр дүнд хүрч болох найдвартай, эрч хүчтэй хөрөнгө оруулалт хийхэд таатай улс орн гэсэн нэр хүндийг сэргээхэд дэм болоход оршино. Бид итгэл суурилсан эдийн засгийг бий болгохын замаар Монгол улсын нэр хүндийг сэргээхэд шин зорилготойгоор ажиллаж байна. Гэхдээ бид энэ зорилготой хүрэхийн тулд зөвхөн PR хийхгүй, харин бодлого хэрэгжүүлэх болно. Бид сүржин гарчиг бүхий мэдээлэл ашиглахгүй, шаргуу хөдөлмөрөөр зорилгодоо хүрнэ. Бид чадварлаг, шудраг удирдлага бүхий бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Америкийн компаниуд ил тод хариуцлагатай байдлыг эрхэмлэж, авилгаас ангид байх замаар тогтолцоонд авилгаас ангижрахад тусалдаг. Нөлөөлөлд бус, шинжилэлт тулгуурласан бизнесүүд бүхий Монголыг бий болгохын төлөө бид зүтгэх болно. Хөрөнгө оруулагчид таамаглалаар ажиллах биш, бүтээн байгуулах гэж ирдэг Монголыг бий болгоно. Айж сэрвэх биш, харин итгэж болох үйс хуульт ёс бүхий Монголыг бий болгохын төлөө ажиллана. Өнөөгийн Улаанбаатарыг толдон харуул шилэн самхагийг ар араас нь хичнээн хурдтайгаар барьж босгож байгааг бахархан баярлах хүмүүс дүүрэн байна. Тэд барилга байгууламжийг үндэсний сүр хүч мэт эндүрч байна. Төр зургийн, материаллаг, авилгад амархан автах зүйлүүдэд хэд анхаарлаа хандуулж байна. Гэтэл Монгол улсын хамгийн агуу хөгжил цэцэглэлтийн үеийн түүхэнд Чингис хаан ямар нэг барилга байгуулж алдаршаагүй. Тэр сүрлэг том нийслэлж сүндэрлүүлээгүй. Харин түүний жинхэнэ амжилт буюу түүний үнэн мөнхийн сүүрчнийн их сурвалж бол түүний бүтээн байгуулсан улс төр, нийгэм, хууль эрх зүйн болон цэргийн тогтолцооноос ихтэй. Авилгын асуудалд хатуу шийтгэл ноогдуулж, шинжлэлийг дэмжсэн, бичгээр баталгаажуулсан хууль, дэг журам тулгуурласан тогтвортой төрийн тогтолцоо нь байсан юм. Үүнээс бид сургамж авч ойлгон хизээ нэгэн цагт нуран унах өндөр шилэн самхагуудыг Монгол улсын хөгжил, дэвшлийн үзүүлэлт мэд үзэхийн оронд илүү удаан оршин тогтнох, өндөр хөгжил цэцэглэлд хүргэх, олон нийтийн итгэлийг буцаан сэргээх хүчирхэг, ил тод, шудраг, тогтвортой системийг байгуулж бий болгоход нь анхаарах хэрэгтэй. Энэ бол аймч чамын ажлын мөн чанар. Манай худалдааны танхимын дижитал уул уурхай, татварын, компаниудын нийгмийн хариуцлагын, хууль, санхүү, эрчим хүч, бодлогын зэрэг хороод зөвхөн бодлогын судалгааны газрууд биш бөгөөд бодит шийдлийг боловсруулах газрууд юм. Тэд хувийн хвшлийн өсөлтийг дэмжиж, итгэл суурилсан эдийн засгийг бий болгох тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэх шийдлүүд, бодлогын баримт бичгүүд, нэмэлт өөрчлөлтүүдийг цаг ямагт боловсруулж ирсэн. Бидний нийтлэн гаргадаг бизнес барометр, US Corporate Team Metrics зэрэг хэвлэлүүд нь тайлан судалгаа төдий биш юм. Тэдгээр нь хариуцлага бөгөөд бидний зүгээс төрийн байгууллагуудыг харж буй бодит байдлыг илтгэсэн тол юм. Бид тэгш шудраг, ил тод нөхцөлийг шаардах замаар Америкийн нэгдсэн улсын болон Монгол улсын эдийн засгийг холбохын төлөө ажилласаар байна. Мөн бизнесийг боомлж, хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, хууль дээдлэх ёсыг дэвшилж буй үндэслэлгүй улс төрийн зорилготой хяналт шалгалт мөрдлөгийг нэн даруй зогсоохын төлөө тууштай тэмцэж байна. Бид аимшиггүй, ухаалаг, тууштай няцахгүй ажиллахын төлөө хичээх болно. Учир нь аймч чамын гишүүд бүтээн байгууллагаа хизээч зогсоогоогүй, хизээч итгэл алдаагүй. Та бүхэн мянган хүнийг ажлын байраар хангах компаниудыг байгуулсан. Та бүхэн олон улсын стандарт, орчин үеийн технологи, бизнесийн ёс зүйн туршлагуудыг амжилттай нэвтрүүлж ирсэн. Та бүхэн бол зүгээр ажиглагч бус, харин бүтээгч, төлөвлөгч нар мөнөөс мөн юм. Тодорхойлбол Америкийн худалдааны танхим бол клуб, нийгэмлэг биш. Энэ бол тохиролцоо юм. Энэ бол бизнесийн бүтээлч хүч болон Монгол улсын хэтийн төлөвт итгэдэг хүмүүсийн хоорондын тохиролцоо юм. Энэхүү тохиролцоо нь Монгол улс айдас түгшүүр, шунал, эрх хэмжээгүй байдалд автан задрахыг бид зүгээр хараад суухгүй гэсэн утгатай. Бидний эрхэм зорилго бол зөвхөн үгээр илэрхийлэх бус үйлдэлээр харуулахад оршиж байна. Гэвч бодит үйлдэл хийхин тулд та бүхнээс
их зүйл шаарддаг болно. Илүү их цаг хугацаа зарцуулах, манай хороодын арга хэмжээ, уулзалт гурлууд, мэдээлэл солилцох үйл ажиллагаануудад цаг заваа зарцуулах, хувь намраа оруулах хэрэгтэй. Та илүү их хөрөнгө зориулах, бидний зорилго чиглэсэн зөвлөх үйлчилгээ, үйл ажиллагаанд таны оруулах санхүүжилт чухал ач холбогдолтой. Мөн эдгээрээс гадна илүү их урам зориг, бодит үнний талаар үг хэлэхэд та бүхний урам зориг дэмжлэг бидэнд юунаас хэрэгтэй. Та бүхний амжилт, мөн бүх бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын амжилт нь онцгой тохиолдол бус, харин хийсэн ажлын тань үр дүн байх учиртай. Тиймээс одоо хийж эхлэе. Баярлалаа.